За энэ бизнесийг анх би чинь анх 2009 оны баг наадмар шиг энэ санааг олсон. Тэгээ энэ санааг яаж олсон гэхээр би өөрөө ч 2 хүүхэдтэй л дээ. Бантын хийн гэдэг нэг айхтар том асуудалтай болсон л доо. Яаж энийг хэлбэр болгох вэ? Яаж цаг хугацаа юмх вэ? Яаж хүүхдүүдтэй амттай юм хийж үзвэл өөхөө гэж бодож байгаа л анх энэ гурилыг гараараа сай басарч байгаа л гэрээ нөхцөд хатааж үзээд тэгээд нэг луун сармис эднэр хатааж үзэж байгаад хооронд нь холиод одоо савлж үзсэн байхгүй. Тэгээд савж үзээд ерөнхийдөө нэг болмоор ч юмсан санагдаад ер нь нэг ийм бизнес хийгээд үзвэл нэг хийгээд гаргачих юм бол яг худалдаа авчт нь бэлэн юм да ирээдүйд өсөх боломжтой юм да. Ер нь өөрөөсөө юм хий бүтээ одоо аль юм болго ингээл ажил хийгээл цалин авч явах ер нь өөрөөсөө ч шинэлэг жижигхэн ч гэсэн үйлдвэрлэлийг эрхэж үзье гэж бодож анхын санааг болсон л та. Хамгийн анхны алхам гэвэл төхөөрөмжөө бид нэр хийж чадсан л хамгийн том алхам байна л та. Гэтэ ер нь бидний ер нь гол зорилго болохоор төхөөрөмжийг урдаас авахгүйгээр өөрөөсөө нь Монгол хүн яагаад өөрөөсөө шинэ төхөөрөмж хийгээд өөрөөсөө тэргээр үйлдвэрлэл явуулаад тэгээд Монголынхаа одоо хүмүүст хэрэглэгчтэй өргөж болдог гэсэн ганцхан зорилготой байсан л та. Хүмүүс хөдөлмөрлөн гэж ярьдаг байхгүй юу? Хөдөлмөр бол орхон зүйтэй. Гэхдээ хүн сэтгэдэг, шинийг сэтгэх, эрэлхийлэх хамгийн амжилтанд хүрэх хамгийн зөв арга. Nes хүн үнийг дагаад за нэг хүн нэг юм хийнгүүт тэрийг дагчаал мянга сайхан махраад тэр чинь өөрийнх нь санаал биш бол тэр амжилтанд хүрэх хэцүү л дээ.